Сайн байцгаана уу? Инх оршихуй таарот мэрэгтэйгээ цуг байдагт баярлалаа. Энэ удаагийн таарот мэрэг маань хайр дурлалын сэдвтээ синглчүүдтэй зориулсан таарот уншлага байх болно. За энэ 3 зүрх байна. Тэгээд өөрийнхөө гараараа би зурсан байна. За дээдлийн хэсгүүд нь бол ялгарч харагдана гэсэн үг. За нэгдүгээр групп маань нар зураглалтай зүрх байна. За эндээ бас тайлбар бичсэн байна. Та хайрыг чухалчилдаг, дээдэлдэг, хүндэлдэг төрлийн сайхангүй юм аа гэсэн байна. За нэгдүгээр бүлэг энэ байлаа. Хоёрдугаар бүлэг стар зүрх, одтой зүрх гэсэн үг л дээ. За та хайранд шархалсан ч гэсэн дотоод хүч итгэл алдаагүй дахин шинээр амьдралыг эхлүүлэх хүсэл мөрөөдөл дүүрэн байгаа. За энэ 2 дугаар бүлэг байна. За 3 дугаар бүлэг нь болохоор тэргэл сартаа зүрх байна. Энэ харагдаж байна уу? Жохон харанхуй байгаад байна уу? За та хайранд итгэл алдраад эргэж сэргэж байгаа. Та аль хэдийн өөрийгөө таних хайрыг өөр өнцгөөс хардаг болсон гэсэн байна. Гайхалтай мессежүүд байна. За энэ удаагийн уншлагын асуулт маань танд хүүхэд наснд авсан хайр дурлаж шарах байна уу? За 2 дугаар асуулт нь одоо байгаа таны энерги. За 3 дугаар асуулт нь та сингл явхад юу нөлөөлсөн бэ? 4 дугаар асуулт нь танд ойрын үед хос байна уу гэдгийг харж өгнө. За 5 дугаар асуулт нь хайрын оракл картаасаа зөвлөгөө харж өгөх болно. За та бүхэн маань эндээс нэг олон юм бодохгүйгээр нүдэндээ аль нь илүү тусч байгаагаа хараад сонгоход болно. За нэгдүгээр бүлгийнх нь ирээдүйнтэй тавтаа морилно. За энэ хайр дурлалын мэрэг маань нэгдүгээр асуулт нь болохоор танд хүүхэд наснд хайр дурлалын тал дээр ямар нэг шарах байна уу гэж үздсэн байна л та. За пүүл хөзөр маань гарч ирсэн маш гоё аз жаргалтай. Угаасаа хүүхэд нас гэдэг чинь аз жаргалтай, ямар нэг муу санаагүй бүх зүйлийг ингээд шинээр эхлүүлээд ингээд сайхан явдаг л та. Тэр пүүл жөөрний маань гарч ирсэн байна. Тэгээд 8-ын саваа маань доош хараа гарч ирсэн. 9-ийн саваа маань уруу хараа гараад ирсэн байна л та. Магадгүй тэгээд амьдралдаа ингээд жохон зөрүүд зан ааштай ямар нэг харилцааг дуусгахыг илтгэхэд байна л та. Тэгээд энэ хүүхэд наснд жохон зөрүүд зан ааштай болчихсон. Тэгээд ямар нэг зүйлийг эхлүүлээд дуусгах шатан дээрээ ирэхэд дуусгах чадахгүй бас ингээд төгсгөөд байдаг тийм нэг бас зан төлөвтэй болчихсон. Тэгээд хайр дурлалын тал дээр болохоор жоохон тиймэрхүү тал дээрээ хурдан ингээд бас нэг хурдан шийдвэр гаргах гад байдаг төрлийн энэ болох дээрээ бас ингээд хүүхэд насндаа ер нь авч исэн хурдан нэг бодлоо л бол хурдхан шийдвэр гаргах гад байдаг. Тэгээд тэр нь болохоор амьдрал дээрээ нэг бодлын нэг болохоор зөв шийдвэр, нэг бодлын буруу шийдвэр болоод ингээд амьдралд нь ингэж гарч ирээд байдгаа гэсэн үг. Тэгэл ер нь хайр дурлалынхаа тал дээр ер нь аливаа нэг ямар нэг зүйлийг хийж дуусгахаас өмнө ингээд дуусгаад байдаг төрлийн жоохон зөрүүд тиймэрхүү зан чанар нь ингээд хайр дурлалын тал дээр нөлөөлдөг юм байна. За тэгээд одоогийн энерги маань бас ингээд пүүл хөзөр маань уруу хараа гарч ирсэн. Тэгээ одоо байгаа таны энергийг харсан л та. Тэгэхээр нөгөө хүүхэд наснда юу дуртай байсан, юу хүсдэг байсан энэ бүхнийг бүр мартцсан байгаад байгаа байхгүй юу? Тэгээд мартчихсан хүүхэд ерөн хүүхэд ахугасаа ер нь жоохон хөндөрч гисэн байгаад байгааг илтгэхэд байна л та. Тэгээд ямар нэг талаараа тэгээд одоо нэг урд өмнө нь та бол ингээд айгүй хүлэгдмэл, баригдмал иймэрхүү байжсэн болвол ингээд урдны харилцаан дээр юм хүлэгдмэл
Иймэрхүү бас талууд хайр дурлалын тал дээр та бас иймэрхүү зүйлийг ажиллаж байсан бол маш их хардаж сэрддэг тийм хүмүүстэй байж исэн болвол та энд хүлээснээсээ гарч ийна. Уруу хараад хангид маань уруу хараа гарч ирсэн. Ингээд маш сайхан байна л да. Одоо байгаа таны энерги ерөнхийдөө хүлэгдсэн энэ ийм хүний харилцаанд ийм зүйл болдгоо байна, ийм зүйл болдгийн байна гэдгийг учрыг нь ойлгоцсон учраас та бол энэ баригдмал хүлээснээс ерөн гарч байгаа харагдаж байна. Маш гайхалтай. Зарим тал дээр та бол маш оюун бодолтой, маш олон юм бодоод ингээд энэ хүнтэй байгаар ингээд энэ тэгээд энэ гэдэг ч юм уу ямар нэг байдлаар та бол энэ оюун бодолтой маш их юм бодож тунгаагаад тэгээд оройн цагаараа унтаж чадахгүй жоохон юм маш их хэцүү байдалд байгаад исэн байна л да. За тэгээд дараагийнхнаас болохоор танд сингл байхад юу нөлөөлөд байна вэ гэдэг асуулт асуусан байна. Тэгэхээр Ace of Swords гарч ирсэн байна. Тэгээд 10 сэлэм уруу гарч ирсэн. Ингээд нарны хөзөр гарч ирсэн байна. За тэгэхээр зэрэг та яагаад синглээр яваад исэн бэ? Магадгүй та бол өөрөөсөө ямар нэг зүйлийг бүтээгээд хайр дурлалын тал дээрээ цаг зав ерөөсөө гаргаж чадахгүй яг л ажил амьдрал гэд ерөнхийдөө яваад исэн. Өөрийгөө ерөнхийдөө ингээд сөрөг зүйлсүүд бүгдийг ингээд аваа ичгсэн шүү дээ. Тэгэхээр та өөрөөсөө ямар нэг шин зүйл ихлүүлээд ажил төрөл дээрээ ч юм уу тийм болох дээрээ ерөөсөө хайр дурлалын тал дээр цаг зав ерөөсөө гарах завгүй харагдаад байна л да. За тэгээд урд нь харилцаатай байсан маш муухай сөрөг тийм итгэл үнэмшлийг чинь урмыг хугалсан янз бүрийн үүлийн үрийн харилцаанууд байсан болов тэр харилцаануудаас салсан байна. Та бол маш мундаг байна. Тэгээд одоогоор бол хайр дурлалынхаа тал дээр нэг тийм ач холбогдол өгөхгүй байгаа ч гэсэндээ ер нь бол тун удахгүй нар гарах нэ. Таны амьдралд нар гарахаар байна. Аз жаргалтай байхаар байна. Тэгээд хайр дурлалын тал дээр бол та илүү их итгэл үнэмшилтэй байгаад ер нь бол та дотоод хүүхдээ энэ дээр ингээд сонсч чадахгүй байх гэжсэн. Тэгэхээр энэ хамаг үеийн үр онцгүй харилцааны дээр дуусгар болгоод та бол хайр дурлалын тал дээрээ гоё нар митинг гоё гэрэлтэж дотоод хүүхдээ илүү их сонсоод жинхэнэ хайр гэж юу вэ гэдгийг ер нь бол таньчихсан байна л да. Танад энэ хүн надад тохирно, энэ хүн надад тохирохгүй гэдэг байдлаар ерөнхийдөө айгүй таньчихсан харагдаад байна л да. За дараагийн та ойрын хугацаанд хостой болох нь уу гэсэн байна л да. Strange хөзөр маань уруу хараа гарч ирсэн. Тэгэхээр энэ маань болох дээр ер нь та дотоод өөрийгөө ингээд сонсож чадахгүй байна гэдэгсэн шүү дээ. Тийм болохгүй өөрийгөө илүү их сонсоод энэ дээр та сонсох юм бол ингээ гоё нар гарч ирнэ. Танд аз жаргал ирнэ. Хайр дурлал чинь ирэхээр ингээ харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр та бол дотоод юм нэг ямар зан чанар байна те. Жохон зөрүүд гэж яриад байсан шүү дээ. Зөрүүд жохон ингээ хурдан шийдвэр гаргах гад байдаг төрлийн. Тэгэхээр хурдан ингээд энэ хүн бол гоё хүн байна гэ өөртөө өмнө та тиймэрхүү магадaltaа тийм шийдвэр гаргадаг байсан байж магадгүй. Одоо бол та бол шал өөр болчихсон юу н энергитэй харагдаад байна л доо. Тэгээд баг зэргийн өөрийгөө ингээд дотоод хүч чадлаа илүү өсгөх юм бол ер нь бол хайр дурлал бол удахгүй тань дээр ирэх гээд байгаа байхгүй юу. Ер нь ингээд бүх зүйлсээ ингээд дуусгар болгоцсон 9-ийн цаваас дуусгар болж байна. 10 сэлэн бас энийг онцгүй бодлууд ч бүгд ингээд дуусгар болчихсон. Нэгдүгээр бүлэг бол маш гайхамшигтай харагдаж байна. За тэгээд энэ юунд хайрын зөвлөгөө карт авсан байна. Бас нэг Oracle картаасаа хайрын зөвлөгөө авсан байна.
За энэ маань болохоор damage гинэ хохирол гэсэн тийм хөзөр гарч ирсэн байна. Бид хоёулаа үнээс болж зовж байна гинэ. Урд өмнө нь тэгээд ямар нэг байдлаас ингээд өөрийнхөө ингээд баг зэргийн ингээд зөрөө зантай жоохон хурдан хөдөлгөөн хурдан шийдвэр гаргах гад байдаг. Хайр дурлалын тиймэрхүү байдлаасаа болоод жоохон ингээд санал зөрөлдөх юм уу? Иймэрхүү байдлаас болоод магадгүй урдны харилцаанаасаа та ингээд хөндөрсөн байж магадгүй харагдаад байна л да. Тэгэхээр тэр харилцаа дотоод хүүхдийн шарах байсан учраас тэрнээсээ болоод ингээд салаад байгаа. Дараагийн онцгүй хүмүүстэй уулзах гад. Тэгэхээр одоо бол дуусгацсан бүх зүйлс үүлийн үр сөрөг харилцаануудаа бүгдийг дуусгасан учраас ер нь бол санаа зовлтгүй айгүй гоё гарч ирсэн байна л да. За хайр дурлалын Oracle картаасаа үтсэн байна. Manifesting Miracles гинэ. Илэрх гайхамшгууд гинэ. Таны мөрөөдөл удахгүй биелэх болно. Зүрх сэтгэлдээ итгэж түүнийг өдөртөмжийг үргэлжлүүлэн дагаарай гэсэн байна. Тэгэхээр зэрэг таны мөрөөдөл одоо ингээд удахгүй сайхан хайр дурлалтай болно гэсэн хүсэл мөрөөдөл чи удахгүй биелэх гээд байна. Тэгэхээр нэгдүгээр бүлэг маань ер нь гайхамшигтай гарч ирсэн байна. Өөрийгөө таньчихсан байна. Удахгүй нар гарч ийн. Угаасаа энэ харда нар маш гайхамшигтай гарч ирсэн. Тэгээд урд нь та бол угаасаа та маш гайхалтай хүүхэд насндаа хүртэл нэг тийм хэцүү шарах аваагүй. Уул нь бол маш гоё. Тэгээд нас биед хүрээд ирэхээр жоохон хүүхдээ сонсч чадахгүй болчихсон байсан. Тэр бүх нэгийг эргүүлээд таниад та бүх сэтгэлийн шархаа авч хаяад дараагийнхаа ингээд хайр дурлалдаа ерөнхийдөө зүрх сэтгэлээ гоё бэлдээд байж байгаа нэгдүгээр бүлгийн үнэхээр гайхамшигтай харагдаж байна. Тэгээд нэгдүгээр бүлэгтээ амжилт хүсье. Нэмэлт ерөөсөө энэ нэгдүгээр бүлэгт бол авах шаардлагагүй гоё гарч ирсэн учраас тэгээд нэгдүгээр бүлгийнхэнд хайр дурлалд нь амжилт нар мэд гэрэлтэрэ гэж хүсье. Баярлалаа. За сайн байцгаана уу 2 дугаар бүлгийнхэн маань ирээдүйдээ тавтаа морилно. За 1-р асуулт нь танд ер нь хайр дурлалын тал дээр ямар нэг хүүхэд наснд авсан шарах байна уу гэдгийг асуусан байна. Тэгээд нарны хөзөр гарч ирсэн та ер нь ингээд хүүхэд наснда маш гоё аз жаргалтай ер нь бол зовлон бэрхшээлгүй ер нь сэтгэлийн шарахгүй айгүй гоё өнгөрөөсөн байна л да. Бас ингээд дэлбэг хүүхэд наснда маш гоё аав ээжийнхээ хайранд маш гоё дэлбэг тийм гоё өссөн байна. Тэгээд хажуу талд нь болохоор пэйж капс доош арга гарч ирсэн. Одоо та заримдаа ингээд хайр дурлалын харилцаан дээр хэтэрхий жоохон хүүхэд сэтгхүйтэй өсчихсөн ч юм уу нэг тиймэрхүү хандлага айгу харагдаад байна. Тэгээд эндээсээ болоо жоохон том болж чадахгүй байгаа. Тиймэрхүү нэг энергитэй харагдаад байна. Тэгээд энэ нь болоод жоохон хэтэрхий хүүхдэрээ байгаад ирэхээр юмсыг жоохон танихтай айгу жоохон ойлгох нь жоохон ойлгоц муутай болоод ирдэг учраас энэ дээрээ жоохон анхааруул зүгээр юм байна гэдгийг хэлмээр байна. За одоо байгаа таны энерги тэгсэн та бол ер нь бол манифест ер нь бол өөртөө юу хүсэж байгаа юу мөрөөдөж байгаа ямар хайр дурлал надад тохирох ёстой бүгднгээ ерөнхийдөө айгу тийм манифест хийгээд өөрийнхөө хүсэл мөрөөдлийг ерөнхийдөө ойлгож чаддаг элбэг хангалуун тийм гоё энергитэй хүн байна л та. Ер нь бол бүхий яг одоо байгаагийн энерги болохоор ерөнхийдөө таны ажил хөдөлмөр маш гоё амжилттай бүхий л зүйлс нь маш гоё амжилттай сайхан яваагаар харагдаж байна л да. Тэгээд ажилд ер нь бол нухацтай маш сайн боддог. Тэгээд ер нь бол хайр дурлалын тал дээр нэг тийм айгу тэг санаа зовоосон зүйлгүйгээр ер нь бол айгу аятайхан яваад байна. Ганц нэг өөрийнхөө хүүхэд нас жоохон өөрийгөө баг зэргийн сонсохгүй ч гэсэндээ гэхдээ ингээ хүсэл мөрөөдөл нь маш гоё билээд явж байгаа харагдаад байгаа байхгүй юу? За 3 дугаар асуулт нь болохоор та яагаад
ингээд синглээр яваад байна вэ гэдэг асуусан байна л да. Тэгэхээр энэ дээр энэ болоод биш. Тэгээд ийм 3-ын саваа гарч ирсэн байна. 10-ын зоос маань гарч ирсэн. Тэгээд шудраг ясныг үзэр гарч ирсэн байна л та. Тэгэхээр та болоод энэ яагаад одоо хүртэл ингээ синглээр яваад байгаа юм бэ? Яагаад ингэж яана вэ? Зэрэг та ерөнхийдөө ажил амьдрал ямар нэг зүйлсийг ингээд хийх гээд өөртөө ерөөсөө ингээд аялна, зугаална, алсыг хараад ерөнхийдөө алстаа ерөн болонтоо гэсэн бүтэндээ гэсэн маш гоё өөдрөг сэтгэл зүгээр явж яана л та. Тэгээд ерөн ирээдүйдээ би сайхан хантай болно, ерөн цаашдаа тэгээд аялна, зугаална. Ер нь бол галд ирч хүчтэй маш гоё энергитэй харагдаад байна л да. Ер нь бол цаашдаа би ингэн тэгнэ гэсэн маш гоё ингээд төлөвлөгөө гаргаад амьдраад яваад байгаа. Тэгээд та бас удахгүй таны амьдрал бас элбэг, ер нь бол элбэг дэлбэг харагдаад байгаа байхгүй юу? Манифест ер нь бол хань ижлээ та ч гэсэн өөрөө ингээд дуудах тийм чадвартай тийм маш өндөр мундаг зөн совын сайтай хүн байна л да. Тэгээд 10-ын зоос маань ингээд ер нь бүх элбэг дэлбэг одохгүй таны амьдралд одоо ер нь ингээд он гарахаас өмнө ч гэсэндээ ер нь бол маш гоё ингээд хайр дурлал бүх зүйлс чинь ингээд бүрэн бүтэн болохоор харагдаад байна л та, маш гайхамшигтай. За тэгээд дараагийнх нь болохоор Justice гарч ирсэн. Ер нь бол шудраг яс гарч ирсэн л тээ. Гэхдээ ингээд хайр дурлалын харилцаан дээр ер нь тэнцвэртэй харилцаараа ерөнхийдөө нэг тал руугаа дэмжигнээд авахгүй, та хитрхи их гаргаад авахгүй. Ер нь бол хайртай хүнтэйгээ уулзсны дараа энэ тэнцүү харилцаа маш чухал юм а гэдгийг бас харуулж байна л да. Тэгээ шудраг харилцаа, үнэн шудраг харилцаа маш чухал гэдгийг харуулж байна. За тэгээд ер нь бол та яагаад одоо хүртэл ингээ сингл яваад байна вэ гэдэг танд ер нь ойрын хугацаанд хос байна уу гэдгийг асуусан байна л да. Тэгэхээр зэрэг бас им пул жөөрний гарч ирсэн. Энэ дээр жоохон өөрийгөө сонсохгүй байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр ер нь та цаашдаа өөрийгөө маш гоё ингээд удахгүй ингээд өөрийгөө сонсоод ирэхээр та ирээдүй хайнаа өөрөө та танихаар болохоор таны зүрх сэтгэл чинь тэгж мэдрэхээр харагдаад байгаа байхгүй юу? За дараагийн хайр дурлалын зөвлөгөө карт авсан байна. Реминс Синж гэнэ. За зөв би буруу уншиж магадгүй. Тэгээд уншиж чаддаг нэг нь уншин үсттэй. За тэгэхээр дурсах гинэ. Бидний дотоод онгойг санаж байна. Та урд нь ингээд магадгүй нэг хүнтэй амьдарч агаад ингээд хоёр тал руугаа болсон болвол ер нь бол миний энэ уншлагууд маш гоё эрэг гэгээлэг гарч ирж байна л да. Хайр дурлалын тал дээр ер нь бол нэг маш мундаг гоё энергитэй гарч ирээд ах юм. Маш гоё харагдаад байна. Тэгэхээр урдны хүнтэйгээ ингээд олон жил амьдарч байгаа сансан ч гэсэн ингээд хамт байх хугацаанд хөгжилтэй байсан тэр үеэ санахад маш гоё санагддсан байна л та. За дараагийнх нь хүзэр маань хайр дурлалын оракл картаас авсан байна. Тэгээд за миний видео маань түр паузлцсан байсан юм байна. За энэхээ оракл хайр дурлалын оракл картнаас мессеж авсан байна. За сэтгэл хөдлөл нь амьдралын зам ёсны бөгөөд зайлшгүй чухал хэсэг боловч таны ойлголтуудыг гажуудуулж алсын харааг бүрхэж байна. Альва зүйлс тодорхой харахын тулд та дургүйцлээ арилгах хэрэгтэй гэсэн байна. Тэгэхээр ямар нэг зүйл дээр ингээд ер нь хайр дурлалын тал дээр янз бүрийн сүрэг тийм ихтгэл үнэмшил байдаг болол тэрнийг ер нь арилгах хэрэгтэй байна гэж хэлээд байна. Тэгээд алсын харааг чинь бас ингээд бүрхээд байна шүү. Энэ дээрээ л анхаарчих юм бол ер нь бол болох юм байна. Тэгээд ер нь нэмэлт хэсгтэрээ 2 дугаар группийн reading дээр ингээ хараад агаад ер нь бол хайр дурлал
та хизээ учрах вэ гэдг дээр хараад өгье гэж шийдлээ. Хизээ учрах вэ? Ямар хүнтэй учрах вэ? Ер нь бол ажил ихтэй завгүй явснасаа болоод хайр дурлалын тал дээр нэг тийм юу байхгүй байна л да. Ер нь удахгүй тэгээд яг 10-ын зоос шиг ингээд гарч ирэх гээд байгаа учраас ер нь бол та удахгүй тэгээд он гарахаас өмнө ч юм уу сайхан хантайгаа учрах магадлал маш өндөр харагдаад байна. За энэ дээр жоохон тодруулга маягаар ахаад нэг аваад өгчдөг юм уу гэж бодлоо. За. За. 21 World Cruiser маань гарч ирсэн байна. Үнэхээр ер нь бол маш мундаг гарч ирлээ л дээ. Тэгээ 21 гарч ирсэн. Тэгэхээр ямар нэг зүйл дээр та бол угаасаа ингээд дуусхур болоод ер нь бүх зүйлсийг дуусхур болгоод байгаа байхгүй юу? Тэгээд удахгүй бас сайхан ханчин бас гарч ирэхээр байна. Тэгтээ нэмэлт би нэг хийх гэснээ боллоо. Тэгэхээр ер нь бол таны хайр дурлалын тал дээр удахгүй та угаасаа манифест маш мундаг хийдэг болох тэрэ 21 гэдэг чинь одоо шинэ эхлэл таны нэг цикл чинь дуусаад ахаад нэг шинэ цикл гарах учраас маш гоё нар мэд гэрэлтэж таны амьдрал одоо ингээд ер нь бол 2 дугаар бүлгийнхэн бол хайр дурлалын тал дээр маш хүчтэй энергитэй том оракл картууд гарсан байна л да. Том арканууд их гарсан байна. Маш мундаг байна. Тэгээд дэлхийн хүзэр маань ер нь бол хайр дурлалын тал дээр ер нь удахгүй ингээ хайр дурлал чинь орж ирээд бүх зүйл чинь ингээ дуусхур болоод бүхий л онцгүй байсан зүйлс чи бүгд дуусхур болоод шинээр эхлэхээр харагдаад байна. Тэгэхээр хайр дурлалын тал дээр нь тэгээд амжилт хүсье. 2 дугаар бүлгийнхэндээ амжилт хүсье. За сайн байцгаана 3 дугаар бүлгийнхэн рейтингтэй тавтаа морилно. За та хайр дурлалын тал дээр танд хүүхэд наснд шарх авсан байна уу гэдэг асуулт асуусан байна. Тэгэхээр ямар нэг зүйл дээр ингээд сонголт хийх гэхээр маш их эргэлзээ төрүүлээд идэг. Энэ бол хүүхэд насны шарх байж магадгүй харагдаж байна. Тэрэн дээрээ бас айгүй оюун бодолтой маш их зүйлсийг нэг бол итгэл сөрөг зүйлс дээр илүү их төвлөрөөд байгаа тиймэрхүү энерги харагдаад байна л да. Тэгээд маш их стресстэй байгаад байгаа. Оюун бодол ер нь их цэгцгүй байгаад байгаа. Ер нь ингээд иймэрхүү байдлаасаа болоод ер нь бол жоохон бага насандаа авсан тийм нэг жоохон сөрөг итгэл үнэмшил ер нь ажиглагдаж харагдаад байна л да. Тэгээд нэг хүнийг ер нь бол бага насандаа авсан шарах нь болохоор ер нь нэг зүйлсийг ингээд хийх гэхээр маш их эргэлзээ төрөөд идэг ч юм уу. Тиймэрхүү байдал дээрээ жоохон хайр дурлалын тал дээрээ жоохон ингээд сэтгэлийн шарахтай юм шиг ер нь тиймэрхүү байдалтай харагдаад байна л та. Тэгээд хайр дурлалын тал дээр уул нь болоод өөрөө маш сайхан ингээд ийм гоё хайр дурлалтай би учрна. Маш гоё угаасаа би бол хайр дурлалд бол маш сайхан азтай хямартай гэд айгүй тийм баг ер нь тийм итгэл үнэмшилтэй хүн байна л да. За тэгээд одоо байгаа таны энерги дээр гарсан байна. Ер нь chariot гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол одоо таны байгаа энерги чинь ер нь та бол хайр дурлалын тал дээр маш гоё хүнтэй ер нь учрна гэсэн итгэл үнэмшилтэй бас ер нь аз жаргалтай ер нь байна да гэсэн тийм нэг итгэл үнэмшилтэй ер нь яваад байгаа. Угаасаа сарны хүзэр маань гараад ирсэн болохоор энэ дээр ч гэсэн ингээд сарны хүзэр байна л да. Тэгэхээр та үр дүн нь маш их сэтгэлийн шарахууд ингээд байж исэн бол та сар нь авахадаа ерөнхийдөө залбираад ер нь та итгэл үнэмшлийг маш сайхан ингээд гэрэлгийгийг олж харж таньсан байна л да. Тэгээд хайр дурлалын тал дээр буруу итгэл үнэмшил байсан болоод тэрийгээ ерөнхийдөө өөрөөсөө олж таниад ер нь та ингээд энэ зүйл бол болох юм байна. Энэ ийм харилцаа бас болдгүй юм байна гэд ерөнхийдөө өөрийгөө ер нь сонсоод яваад байгаа
байдлууд ажиглагдаад байна. За тэгээд та сингл явахад юу нөлөөлж байна вэ гэдэг асуулт асуусан байна. Тэгэхээр Knight of Wands доош гараад ирсэн. Тэгээд Chariot гарч ирсэн байна. 9-ийн зоос гарч ирсэн. Тэгэхээр хайр дурлалын тал дээр одоо юу нөлөөлж байсан бэ? Ямар нэг зүйлс дээр ингээд айгүй ингээд бодлохгүй жоохон ингээд буруу хүнтэйгээ очоод наалдчих гад байдаг. Ер нь наалдчих гад байдаг үг санаанд ороод ах юм. Тэгээд айгүй хурдан тэр хүнтэй ингээд амархан ингээд гал ирч хүчээр айгүй тийм хурдан шийдвэр гаргангуудаа тэр хүндээ амархан дасдаг ч юм уу, тиймэрхүү төрлийн энерги бас харагдаад байна л доо. Дараагийнх нь болохоор ямар нэг зүйлсийг та бол хайр дурлалын тал дээр суралцаад төгсөөд байж байгаа. Ер нь бол суралцаад яваад байгаа штэ. Энэ дээр суралцсан гэж ярьсан. Ер нь бол гэрэл гэгээд орж иж байгаа гэж ярьжсэн. Тэгэхээр та бас хайр дурлалын тал дээр аль харилцаа зөв, ямар харилцаа болдгүй юм гэдгийг суралцаад төгсөөд явж байгаа. Тэгээд энэ ардаа та ер нь хайр дурлалын тал дээр маш гоё ихтгэл үнэмшилтэй болчихсон. Би угаасаа сайхан үнэтэй уулзраад ийм гоё элбэг дэлбэг хангалуун амьдрнаа гэсэн тийм ихтгэл үнэмшилтэй тэгээд явж байгаа гоё сэтгэл зүйтэй явж байгаа харагдаж байна л та. Тэгэхээр та ямар ч хэсэн суралцаа төгссөн байна. Хайр дурлалын талны сөрөг сэтгэл зүй чинь ерөнхийдөө сарны энергиэр арилаад ер нь бол сайхан тийшээ хандж байгаа харагдаж байна. Тэгээд танд ингээд ойрын хугацаанд ингээ хос байна уу гэдгийг үзсэн байна. Тэгэхээр 4-ийн сэлэм маань гарч ирсэн. 4-ийн сэлэм маань ер нь бол амралтыг илтгээд байгаа. Та ер нь магадгүй та их ажилтдаг болвол тэгээд хитрхи их ачаалттай байдаг бол магадгүй энэ хайр дурлалынхаа тал дээр ер нь жоохон амраад ингээд өөртөө цаг гаргаад ингэх юм бол өөрлөгөө ер нь өнгөх юм бол дараагийн чи сайхан хайр дурлал гарч ирэхээр харагдаж байгаа байхгүй юу? За дараагийн чизер гээд энэ сон гэдэг баха. Энэ айгүй хөөрхөн амтны зураглалтай гарч ирсэн байна. Сон гээд амтэн. Тэгэхээр би дахиж хөөхийг хүсэхгүй байна. Магадгүй ингээд урд өмнө нь сэтгэлийн ингээд шарахтаа хин нэгнээс ингээд салсан болвол та бол ер нь дахиж ийм хайр дурлалыг ер нь хөөхийг хүсэхгүй байна гэсэн нэг тиймэрхүү ихтгэл үнэмшил өөртөө тэгээд явж иж магадгүй харагдаад байна л та. Тэгэхээр ер нь та бол ер нь цаашдаа өөрөө бүхий л онцгүй тэр үеийн өөр янз бүрийн харилцаа байсан бол та бол үеийн өрөөдөө ерөөхдөө та ингээд сар пүүл мөн тэргэл сарнаар та бол бүгдийг нь арилгаж чадсан байгаад байгаа харагдаад байгаа байхгүй юу? Райсон гинэ хүсэл тэмүүлэл соронзон сэтгэл татам чанар таныг яг одоо хүрээлж байна гинэ. Тэгэхээр та бол маш гоё ингээд хайр дурлалынхаа тал дээр илүү гоё ихтгэл үнэмшилтэй байгаад энэ чизер чинь ер нь бол айгүй гоё үнэртэй цэцгэн дээр илүү их бууж тэр цэцгсийн үнэр тэр цэцгсээр гоё хоолдог амтан байхгүй юу? Тэгэхээр та бол маш гоё мэдрэмж өндөртэй маш гоё ийм хүн учраас итгэл сэтгэлээ бити алдаарай гэдгийг хэлмээр байна л да. Энэ чизер гэдэг энэ амтан дээр тэгэхээр ер нь ахиж урд нь таны амьдралд шарах үүсгэжсэн хүмүүс байсан бол ахиж та хөөхийг хүсэхгүй тийм сэтгэл зүйтэй болсон бол тэрнийгээ бас арилгуул их зүгээр юм байна. Тэгээд соронзон сэтгэл татам чанар таныг яг одоо хүрээлж байна. Та маш гоё өөрөөсөө гэрэл цацруулах тусмаа энэ сайхан хайр дурлалыг та хүртэг эрэхтэй юм аа. Үнэхээр жинхэнэ ийм гоё ханаа та хайраа та олохоор харагдаад байгаа байхгүй юу? Уул нь таны бага наснд чинь ийм гоё хайр дурлал байгаа. Би бол маш сайхан хантай байх ёстой гэдэг нэг ихтгэл үнэмшилтэй байсан юм байна л да. Магадгүй тэгээд тэрнээсээ болоод ийм олон сэтгэл оюун бодлын янз бүрийн сөрөг ихтгэл үнэмшлээсээ болоод
тэр хайр чинь бас бүтлгүүцсэн байж магадгүй тийм болохоор одоо энэ гоё бүхий л онцгүй энергиудээ угаасаа ингээд сэргэл сарнаараа хайж байгаа учраас танд бол маш сайхан энерги орж ир тэр чинээний энерги чинь дараагийн хүн чинь шинэ хүн чинь орж ирэхээр харагдаад байгаа байхгүй юу? Ер нь бол ингээд 3 бүлгийг гурвангийн харлаа. Ер нь бол маш өдрөг, маш гоё гарч ирсэн байна л та. Тэгээ баг зэргийн сануулгууд байгаа ч гэсэндээ та бол хайр дурлалын тал дээр ер нь бол маш сайхан эерэг гарч ирж байна. Тэгэхээр энэ бүхнийг тэгээ 3 бүлэг маань ер нь бол маш гоё гарч ирсэн учраас ямар нэгэн нэмэлт авахгүйгээр ийм сайхан ирээдүнгээ өндөрлөё, дүүргийа гэж шийдлээ. Тэгээ та бүхэндээ хайр дурлалт нь аз жаргал хүсье.